За чи нэгэн бизнесмен бөгөөд өөр хүнээр нэгэн ажлыг даалгах гэж байгаа. Ингэртээ алмаазан шигтгэхтэй одоо тийм зүүм гатгацсан тий. Тэгэл янз бүрийн ингээл алтан бөөж мөгжтэй тий. Тэгээд чи ямар хэрэг ямар даалгавар нөгөө хүндээ өгч байгаа вэ гэвэл нэг чухал бодис хийдэг хүнийг шоронгоос оргуулахын тулд чи тэр хүнийг хөсөлгөхөөсөр аргагүй байгаа гэсэн үг. За чи тэгэл нэг урдаа хойно өөрөө туслахуудаар хүрээлүүлэгдсэн тэгэл нөгөө үнэ хийхийг ятгаал. Мань хүн одоо хийх шийдвэрийг гаргаж байгаа тэр залуу бол Каз гэдэг залуу. За хилэлцээрч амжилттай боллоо. Каз чи ер нь жоохон төрмгий байлаа. Тэгээд хилэлцээр дуусаад ингэрэн дээр байсан ингэрт нь хатгсан байсан алмаасан шигтгэдэг зүүн байхгүй болсон байдаг. Хуруунд нь байсан бүгчнээс хоёр нь байхгүй болсон. Хий авчваа гэд бодож дуусны эцэст Казыг сая л хулгайч гэдгийг ойлголоо. За энэ ямар ном бэ гэвэл 690 гэдэг ном. Харин манай Каз гол дүр. Тэгээд энэ ном нь яадаг ном бэ гэхээр нэг маш чанга хамгаалалттай шоронгоос нэгэн хэрэгтэн буюу хар тамхи хийгч бодис хийдэг тиймэрхүү хүнийг оргуулах зорилготой гэсэн үг. Харин энэ оргуулахаар зэхэж байгаа хүн болохоор Каз. Харин их мөнгө амлсан хүн нь болохоор тэр бизнесмен. Бизнесмент ч ашигтай, Каз ч ашигтай болохоор Каз хийх шаардлагатай болно. Тэгээд Каз зохиолын ихэнд 6 гэмт хэрэгтэн цуглуулад өөрөө нэг нь тэгээд бүлэгнээ ахлаад тэр шорон руу явж гинэ. Үйл явдал эхлээд ном маань маш сонирхолтойгоор Казын стратеги төлөвлөгөө биднийг үнэхээр гайхшруулж чаддаг. Миний хамгийн дуртай ном. Би энэгээр эхлүүлж байна. Би баяртай байна. За 3 минут боллоо. Бай.